зөвхөн үн хэдвэ гэж комент бичдэг хэсэг бүлэг хүмүүс маань 25 оны 10 дугаар сарын 19 амлсан ёсоор Sharker брендийн гейминг сандлыг угсарч үзцгээе. Бичлэг дээр мэдэгдэхгүй гэж магадгүй энэ хүү сандлын савлгаа хайрц үнэхээр том. Өөрийн цэвэржин 23 кг. Мэдээ данкар хийсэн материал бол гоё наа. Оруулах хийцлэл бол үнэхээр гоё юм биш. Яг гол хэсгээр логогоо ширээд өгсөн байна. За дээрээ Sharker гэж. Улаан харын хостол бол үнэхээр гоё байна. Амьсгалдаг материалтай байх ёстой. Хэсэг суур хэсэг байна. Энэ дотор шаардлагатай болт бэлгээнүүд байх ёстой. Энэ болохоор норон ивдэг зүйл байна. Материал чанарын хувьд бол их гоё юм шиг байна шүү. Одоо хамтдаа угсарч үзье. Лого. Одоо чинтэй хэсэг байх шүү. Өөрийн зааварчилгаа болон шаардлагатай болт тусгаад хатагдсан байна. Чи хамгийн ихэнд роликнуудаас болгож өгье. Гол амарчинтай хэсэг маань хөлн дээрээ сууж өгч байна. Эдгээр дөрвөн болтыг боож өгөх нэ. Авшлаарай. Суурлуулад өгөх нэ. За энэ нөхрийг за ингээд авцсан хэсэг өгсрөгдлээ. За дараагийн үйлдэл туршилгээ бэхэлж өгнө. Загвар бүтцсэн нь бол маш энгийн хийж өгсөн юм байна. Боож өгөөд нөгөө талдаа бас дуртай зүйлийг хэрэглэх нь өөрөө кафег өгдөг гэж дуртай юмээс мөнгө харамлт өмдөө тий. Энэ хэсгийг далдлах юм зөвлөлтий. Бол би буруу санаагүй бол энэ соронцтой байх хэвээр тэр эндээ юм соронцтой юм байна. Оо. Энэ бүр сансныг бодоход амар сайн алддаг, сайн тогтсон. Оруулч бол энэ амар дэмтэй байдаг тий. Энэний материал нь хамбан гэж ярьдаг л. Фильтр болоод тахгүй амар юм да тий. Цэг дээр бас юм нэг логотой. За гарны туршлагын үйлдэл зүүн талаасаа ингээд базаад шууд дэш доошоо тэгээд урагшаа хойш гусдаг юм байна. Баруун доороо болохоор татлаа хойш. Энэ хэсэг маань өөрөө өндөр намаа тааруулна. Энийг хатгалаа хойшоо хөвтнө. За ямар ч байсан угсраад хэрэглээнд оруулахад бэлэн болголоо. Миний хувьд гейминг зориултаа яг ийм зориултын сандлыг анх удаа өөртөө зориулж авч байна. Үүн дээр төрсэн мэдрэмж энгийн офис сандлаас юугаараа ялгаатай байгааг зүгээр хөнгөцгөн дүгнэлт хэллий гэж бодлоо. Бидний өдөр тутмын хэрэглээнд нэг 2-3хан төрлийн өөр төрлийн сандлууд байдаг тийм. Энгийн хэрэглээний, офисын хэрэглээний тэгээд тоглоомын зориултаа. За тус бүр өөр онцлогтой. Жишээлбэл гейминг сандал хамгийн ихэнд анзаарах зүйл энэ загвар дээрээс нь энэ олон жилийн нөгөө туршлага мэдлэг олон тоглогч мэргэжлийн тоглогч нараас авсан зөвлөмж дээр тулгуурлаад бүх талаас нь ингээд төгс хөлбөрлөн ямар ч бизнес хийдэг байх л та төгс хөлбөрлөн явж байгаа болов уу гэж боддог. Яг энэ гол нурууны суулт өгж байгаа хэсэг энэ өөрөө удаан суухад чийг татдаггүй байх. Яг энэ хэсгээр хийж өгсөн материал нь өөрөө амьсгалдаг байх, доторх поролоных нь одоо стандарт нь өөр байх гэд яг нарийн ярил маш их зүйл байгаа болов уу гэж би бодож байна. За одоо өөрийнхөө яг хэрэглэн дээр тулгуурлаад өөрийнхөө мэдрэмжэн дээр дүгнэлт хий. Миний хувьд ажлын цагаар голдуу сууж идэг. Тийм болохоор сандал маш чухал байдаг. Удаан суухаар хүзүү, нуруу, чилэн
Тэгээд тав тухгүй доороос ингээд чиг татаад хөлөрж барьдаг те. Хүн үний бие физиолог өөр байдаг л баг. Надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь энэ хүзүү амрагч байна. Удаан суухаар миний хүзүү жоохон чилээд идэг. Би өөрөө голдуу хойшоо налд суух дуртай. Тэгэхээр налд суухаар яг иймэрхүү стандарт сандлын явгаар болохоор хүзүү ингээд амарч өгдөг. Дээрээс нь энэ соронзлогддог хэрэг хүсгэл юм бол энийг авч болдог нь бас их таалагдлаа. Хоёрдугаарт нуруу амрагч. Энийг би бүр өөрийнхөө энгийн сандал дээр нэмэлтээр авч байсан өмнө нь. Энэ яадаг вэ гэхээр хойшоо налж яг энэ хэсэг рүү бүр тулд суудаггүй. Би жоохон ингэж 70%, 80% дээр нь суудаг болохоор нуруу ингээд хөндөрөд идэг. Тэр хөндийн хэсэг дээр энэ маань өөрөө нэлээд дэмжлэг болох зорилттой. Тэгэхээр яг энэ хоёрыг ашиглахад надад бол үнэхээр таатай санагдлаа. Гэхдээ юугүй би дөнгөж сая өгсрал ганц сунгуутлаа амир тийм байна юм байна гэж хэлэх нь хаашийн тий. Зүгээр ерөнхийдөө л тэгж байгаа. За 3 дугаарт энэ яг суух хэсгийн материал маш гоё хийгдсэн. Энэний өнцөг нь хүртэл. Миний анзаарсан өмнөх сандлууд дээр энэ өөрөө ингээд хит өндөр байх, альсгүй хит уналттай байхаар яг нөгөө гуйны доод булчингийн хэсгээр бүрэн суулт өгч чаддгүй. Тийм болохоор жоохон ядраад идэг, тийм мэдрэмж өгдөг. Энэ бол зүгээр миний мэдрэмж шүү. Тэгээд энэ хойшоо уналттай хэсэг нь бас их таалагдж байгаа. Хонхор гэсэн үг. Тэгэд яг энэ гол амьсгалдаг хэсгүүд нь өөрөө ийм сайжруулсан лидрийн байх шиг байна. Энэ хүрээний хэсгүүд болохоор ихэвчлэн бид нэр ингэж бос суухтаа энэ дээр хамгийн их контакт өгдөг хэсгүүд. Энэ дээр нөгөө нэг илэгдэл баг гаргах, дээрээс нь үзэмж талаас нь маш ухаалгаар хийж өгсөн байна гэж харж байна. За тэгээд нэг иймэрхүү л байлаа. За эдгээрээс надад хамгийн их таалагдсан нэг үйлдэл байгаа. Тэрийг та бүхэндээ өөрийн биеэр харуулъя. Энэ бол ерөөсөө хөвтөх процесс. Нимх 30-ууд маань бас ядраа штэ тий. Энэ дээр бол яг үнийг хэлээд ингээ унтчихмаар л юм байна баг. За ингээ бичлэгээ дуусгая да. Иймэрхүү төрлийн бараа бүтээгдэхүүн сонирхдаг айлсгүй авахар төлөвлөж байгаа хүн амтнд танин мэдгүй талаас төхөн болсон мэдээлэл хүргэсэн болов уу гэж найдаж байна. Бичлэгүүдийг маань бүтэн үздэг. Зөвхөн үн хэдвэ гэж комент бичдэг хэсэг бүлэг хүмүүс маань одоо доор бичиж байгаа болов уу гэж найдаж байна. За тэгээд энэхүү сандлыг манайх бэлэн зарахгүй. Энэ бичлэгийг хийсэн гол утга учир маань зөвхөн танин мэдгүй талаас нь хийсэн. Яагаад зарахгүй вэ гэж бас бодож иж магадгүй. Яагаад гэвэл манайх яг компьютерийн төрөлсөн дэлгүүр биш. Ийм ор хэмжээ том бараа бүтээгдэхүүнүүдийг одоо ийм том хайрцагтай бараа бүтээгдэхүүнүүдийг манайх дэлгүүр дээр байршуулах хорон зав агуулах байхгүй. Үүний дашрамд хэлэхэд зарим хүмүүс манай дэлгүүрийг айгүй том гэж бодд юм шиг лээ. Үгүй шүү. Манайх яг өөртөө таарсан цомхон жижигвтер дэлгүүр гэдгийг дахин сануулъя. Тэрнээс гадна энэхүү загвар энд үүнтэй төстэй, ижил төстэй гейминг сандлууд зардаг компьютерийн дэлгүүрүүд бол гадуур зөндөө байгаа. Үнэхээр хамаагүй захиалъя танахаас авмаар байна гэх юм бол надтай холбогдорой, захиалаад өгч болно. За тэгээд миний оруулсан бичлэгийг дуустал нь үзэж урамшуулдаг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.